газар ингээд бити видеого хэлж байгаа вэ гэхээр одоо хэрвээ тоглоод үхэх юм бол амьддаг газар гэж байдаг штэ. Яг тэр шиг газар бол миний хувьд бол энэ газар байдаг. Энийгээ дарж байгаа. Энийгээ дарж байгаа. Хүн яа. Кёгийн крэска. За. Хамгийн алдартай, хамгийн их хүн зочдог Яманото лайн яг одоо энэгээр явж байна. Ингээд нүцгэн хүмүүс гарах болохоор энэ хэсэгт бичлэг хийхгүй. Сайн хөө бичлэг үзэж байгаа та бүхэндээ зөвлөд Frank Sinatra-гийн My Way. За нарт хорвогийн нэгэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн байгаа влог хийх улс маань бол миний амьдардаг, миний боловсрсон, миний Япон улс маань байна. За энэхүү видео маань бол одоо хамгийн хямдхан буюу $10 маань одоо 1500 йен байгаа. 1500 йенээр хэрхэн өдрийг өнгөрүүлэх болох талаар гарна. Японд ирсэн хүмүүс бол ямар үнэтэй юм бэ? Япон чи юм өвтөг өндөртэй газар юм биш үү гэдэг. Үнэхээр тийм байна уу гэдгийг харцгаая. Газар ингээд бити видеого хэлж байгаа вэ гэхээр одоо хэрвээ тоглоод үхэх юм бол амьддаг газар гэж байдаг штэ. Яг тэр шиг газар бол миний хувьд бол энэ газар байдаг. Энэ газрын нэрийг ингэдэг Японд 3-т ордог, дэлхийд 3-т ордог. Өдөрт 2,500,000 хүн зорчдог стейшн юм аа. Энд бол маш олон гарцтай. Нэг гарцсан тэр харагдаж байна. Эхний одоо баг төсөвтэй явж байгаа жуулчин хүн болвол үлсэх нь тодорхой. Үлсэх нь тодорхой юм чаа. Хоолны газар, Японы хамгийн хямдхан орд болдог хоолны газар ямар үнэтэй байхыг харцгаа. Энэ газар бол дөнгөж энд ингээд эргээд байдаг. Сайзерия гэдэг юм. Тал түргэн хоолны сүлжээ газар. Түргэн хоол биш ээ, сүлжээ газар, хоолны газар байдаг юм аа. Өдрийн цагаар бол хончиг сайхан хоосон хөнгүү харагдаж байна. Одоо цаг хэд болж байгаа вэ гэхээр 2 өнгөрч байгаа. Шууд орох нь. За Японд бол ингэж суудлаа гоё заалгаж ордог. Айшээ тасаа. За ингээд QR уншуулад та бүхэн Япон хэлний шаардлага байхгүй. Утсандаа интернеттэй байх юм бол QR уншуулад англи меню гаргаж ирээд хоолоо захирдаг. Хоолны үнийг харцгаая. За би 1500 йен өрөх учраас хамгийн хямдхан идэж болох хоолнуудын нэг болох hamburger steak гэдэг хоолыг 400 йенээрээ хаар захиаллаа. Япон хоолнд бол та бүхэн одоо яг зургатайгаа адилхан, үзүүлсэн юутайгаа адилхан байдаг болохоор тун санаа зовлтгүйгээр захиалах асуудал байд юм аа. За ийм л энэ да. Ингээд hamburger steak махтай, өндөгтэй, натто. Тэндээ ингээд тэр нэг будааны юутай шарсан юу байна. Би амтыг мэддэг болохоор шууд 10-аас 10 оноо өгч байгаа. За хоол сайхан байла. Өнөөдрийнхөө маршрутуудыг хэлье. Надад одоо 1100 йен үлдсэн байна. Энэ маань болохоор 24,500 төгрөг. Тэгэхээр одоо би нэг Японы хөрөнгө оруулалтын индекс сонирхож байгаа. Одоо ETF хөрөнгө оруулалтын хүмүүс бол мэдэх бах. Японы топ компаниудын хувьцааг авах тийм бүртгэл үүсгэж хувьцаа авдаг болох гэж байгаа. За тийшээ нэг орчоод тэгээд нэг номынсан ороод жим хий. Одоо караоке орё. Одоо энэ мөнгөндөө багтааж хэрхэн явж болдог талаар харуулъя. Нэлээд олон газраар бас орох байна уу? За Японы метро. Одоо би сая 2,500,000 хүн ингэж зорчдог метро. Гэхдээ одоо бол хамгийн ачаалал багтай цаг шүү. Японы метрогоор би дандаа нэг метро оруулдаг гэх. Тэр хэсгээ одоо хараалаад үзье. Оройн цагаар, ажлын цагаар бол эдгээр бол заримдаа чихэх тохиолдол гардаг. Саяхан бас метроны тог тасраад тэгээд тун ховор тохиолдлоор хүмүүсээ буулгаад алхуулаад явуулсан байлээ. Намайг өөр болсон байхад.
За ингээл эндээ яадгийн. Эндээсээ ингээд шинэ карта аваад эсвэл ингээд нэг удаагийн тасалбар аваад тэгээд картаараа тап гэж дардаг талтай. Орж гарах үедээ ингэж дардаг. За одоо би өнөөдөр эхлээд юу их вэ гэдгээс хэлсэн байгаа. Японы хөрөнгө оруулалтын дансаа нэгж байгаа NISA гээд байдаг. Энэ насыг хаана нэгж байгаа вэ гэхээр одоо энэ монголоор бол хаан банктай адилхан. Японд дах монгол хүн бүрийн гадаад хүн бүрийн ирсэн үедээ данстай болдог энэ Japan Post Yucho гэж японоор хэлдэг шуудан банк. Энэ газар нэ. Тэгэхээр одоо Японы юу байгаа? Одоо эмэгтэй ерөнхий сайдтай болсон Такайчи гээд тэр ерөнхий сайд маань бол бизнесүүдийг дэмжиж инфляцаа жоох өсгөх хандлагатай. Ерөнхийдөө Трамп руу бизнес тал руу хөгжүүлж байгаа хүн болохоор Японы бизнесүүдийг хөгжнөө ч яах вэ? Одоо хувьцааны өсөх ирээдүйтэй гэдэг үднээс энэ газар Японы хувьцаагаа авах дансаа нээж байна. За банкны дотор хамаагүй чихгүй баха. Никай? Хай. Энэ ингээд ATM байдаг. Анх ирж байгаа хүмүүс бол энийг дарж байгаа. Энийг дарж байгаа. Мөнгө яваа. Кёгийн кирэс ка. За. Nikkei 225 гэдэг Японы топ 225 компани ETF байдаг. Тэрийг тодорхой хэмжээний дүнгээр бодлож авлаа. За дараагийн хэсгийг явуулцгаая. Энийг нэрээ зөвхөн юу яадаг шүү. Японы орчин суугчдад авдаг. Аяллаар ирж мэрчээд болох боломжгүй байдаг юм байлээ. Энэ бол номын сан баг. Номын сан дотор мэдээж тэрэ сайн мэдээ. Хамаагүй ярьж болохгүй. Гаднаас нь утас сэргэлээ. Зураг авч болохгүй. Мэдж яхаар биш. Ингээд үн төлбөргүй номын сан. Ажлын өдөр 10 хүртэл, өглөөний 10-аас оройн 10. Өнөөдөр 10 хүртэл. Өдөр 6 жил тийм аа. Би ороод ямар хөө бэ? Харуулъя. Дажгүй олон төрлийн номнууд энэ номоосонд байдгаа. Тэгээд өөрийнхөө компьютертойгоо ирээд 1 цаг, 2 цаг тэгээд дараа нь цагаас унгаад авах боломжтой. Жирээнийхээ цагийг эндээс авдаг. Би мэдээж байнга ирдэг болохоор карттай, карт нээлгэхэд ямарч үн төлбөргүй байдаг. Эндээс карта уншуулад цагаа аваад суудаг юм байгаамаа. Өөрийнхөө компьютертэй суудаг хэсэг нь энэ байна. Заана Skype-ийн харагдаад их гоё байдаг. Эсвэл эдний компьютерийг нь ч гэсэн ашиглаад үн төлбөргүй суух боломжтой байдаг. 2 давхар номын сан дээд хэсэгтээ бас цаг аваад суух боломжтой байдаг. Заал нь харагдаж байна. Англи номын хэсэг байдаг. Гэхдээ маш цөөн хэдэн ном л байдаг шүү. За энд нэг юм өндөр барилга байдаг юм аа. 60 давхар өндөртэй Sunshine гэж барилга байгаа яа. Дээр болохоор хоолны газар 60 давхарт нь бас цагаан амарч жилийн цагаа өнгөрөөд хэсэг байдаг. Японыг Токио хотыг ойр орчим бүсийг бас дээрэс нь та бүхэнд харуулъя гэж бодлоо. Тэр өндөр барилгатай ямар хэсгүүд энэ дээрээс харагддаг болохыг дэшээ гарч үзсгээе. 59 давхартай гарахад ямар ч үн төлбөргүй гардаг. Тэгээд одоо миний зарцуулсан мөнгө маань сая номын санд тэг дэшээ гарахад тэг 1100 йен маань хിവэрэ үлдсэн байдалтай байна. За 59 давхартаа ингээд гараад ирлээ. Сайхан. Бүрсгэр байна. 6 лифт байдаг. Тэр нэг ийм олон төрлийн хоолны газар байд юм аа. За нэг 200 мянга орчим өргөөр ингээд.
хооллож болох нь аюу гоё вижтэй байдаг болохоор бас амтны өдөр өдөрчсэн. Хоол идэх гоё идэх шүү. Хаяа бас би орж иддэг. Яа. Ингээд Токио очиж. Ерөнхийдөө бол хүчээ бол энэ талд байдаг. 300 хэдэн километр байдаг. Зарим одоо энэ өдөр биш өдөр. Одоо бол харагдаж байгаа магадгүй тун өндөртэй л юм байна. Яг энэ хэсгээс л харагдахгүй байна. Тэгээд ийм амар өндөр байл барилгахад хэцэнгой гайг байгаач. Энэ орчин байна. Манай офис бол ингээд би зүгээр явдаг хэсгүүдээрээ одоо home tour хийгээд яваад байгаа шүү. Гадаадд байгаа юм шиг. За энэ бол Японы метроны зам аа. Хамгийн алдартай, хамгийн их хүн зочдог Яманото лайн яг одоо энэгээр явж байна. Ийшээгээ миний орхо G-Man 9 хортон байдаг. Тэр өндөр цамгах шиг юм юу вэ гэхээр Японы хог шатаадаг, хог дахин боловсруулж ялгаж хайдаг. Ялгасан хогийг ахиж ялгаж хайж боловсруулдаг хэсэг нь байна. Энд барилга баригдаж байна. Энэ ингээд хурдны зам, энгийн зам. Бүх төрлийн зам байна да, усан замаас усна. Зайшаа орцгоё. За бас гүүрэн дээр ч гэсэн дугуйн зам байдаг. Дугуйтай явж байгаа хүмүүс маш их бодолцдог. Та бүхэн тийшээ харах юм бол замынхаа энэ явгууны гарц тал руугаа дугуйн зам нь байдаг юм аа. Жим рүүгээ орё доо. За 9 харлаа гарчээ. Сема бонун яра. За. Ката да шарах гэдэг. Ката дээ. Тинкиндээ. Тинки яримасё. Дайжбоです.400円でしょうか。はい。20巻。はい。Бэлэн мөнгө. 400 yen. Тэгэхээр одоо миний 1100 yen-ээс 400 хатгаар 700 yen болж шүү. Энэ ингээд хувцас солих хэсэг нь байгаа. Тэгээд ингээд нүцгэн хүмүүс гарах болохоор энэ хэсэгт дэвшлэг ихгүй. Энд би усанд ороод, саунд ороод тэгээд дээшээгээ гарч жимээ хийцгээе. 5 цаг гарчин болох гэж байна. 4 цаг 47 минут болж байна. Энд ингээд готлаа. Готлаа. Чочтой юундас хийж бол. Тэгээ Японд бол эмэгтэй хүний л готлыг булгаалдаг болохоос эрэгтэй хүний готлыг бол булгаалдаггүй. Энд бас миний заалны готл байна. Энд ингээд аман цангаад зарим гэдмээр болоод энэ Жида хамбай гэдэг Японд ер нь 5 сая орчим зэрэг байдаг. 120 йенээс 170 йен орчим уух зүйл бас авах боломжтой. За ингээд манай G-Man бол энэ шүү дээ. Хэвээ янз юм байгаа үстэй. Хөрөмж. Зүгээр энэ сонголтын өрөө. Тасгал ясны дараа яадаг. Алчингаа судалж яадаг өрөө. За гадаах үзмж бол юм харагдаж байна. Дээр гараад нар жаргахыг бүгдээр илүү гоё харнаа. Тэгээд сая би саунда юу яалаа 5 минут зөвшөөрөлд орчоо 5 минут саунд суучаад тэгээд гараад ирлээ. Жохон нүүрс ус эрэхтэй гэж бодоод боо гэдэг. Өгөөж бирэн. Цагаан сарын боо өгөөжөөс аваарай. Өгөөжөөс реклам ерөөс аваагүй шүү. Гэр реклам хийж болно шүү. Нүүрс ус яг гэсэн гадаараа хэдий хоол идсэн ч гэсэн давхар саунд орцсон болохоор нүүрс ус жоох эрэхтэй. Гарсныхаа дараа бас уургалаг юмсаа. Нэ манайхан бүгдээрээ л нэг жим бүртгүүлсэн явдаг. Эсвэл бүртгүүлчихэд явдаггүй. Монголчуудын хоёр англи шүү дээ. Жим бүртгүүлчихэд явдаг, бүртгүүлчихэд явдаггүй гэдэг хоёр л төрлийн хүмүүс байгаа. Бүгдээрээ жимтэй холбоотой байдаг учраас хооллолт, зөв хооллолт юмудыг бол бүгдээрээ сайн мэдэх баха. Энэ хэсэгт йогийн хичээл юм уу? Орж ийна, сонголт юм уу? Гимнастик
Энэ нь болохоор төлбөртэй байдаг. За ингээд цаахан жингээ үзээд намайг хэд гэж бодож байна. За би утастай байгаа. Тэгэхээр нэг 60-аас 61 хооронд л байгаа да. За 61.3 утас барьцсан цагтай байгаа. Утастай. Тэгээд сайхан өндрөө үзчихэж болно. Даралтаа үзэж болно. Ахаа жингээ үзэж болно. Ингээд сайхан жин байна. 9 давхарт. Үнэхээр гоё вифтэй энэ бол. Скультийн зам дээр байж болно. Эсвэл энийг скультийн замны төрөлтөө хөрөмж янзын гоё шинжлэгдсэн байгаа сайхан. Тийшээ бол ингээд Японы алдартай Шибуя, Шинжуку болоо шууд харагддаг. За би жиг хасгаагүй учраас халах хэмжээнд хүүхэд болоод 8 минут хангалттай гэж бодож байна. Нэг бананы калор хийсэн байна. Гарж байгаад нэг банан иднэ. Тийшээ манай саяны дээшээ гарсан саншайн барилга харагдаж байна. За төсөлтөө орцсон. За өнөөдөр чээж 3 толгойт хийя. Фитнесээ хийгээд дуусчихлаа. Ой чи юу вэ? Хасах 20 хүн. Хасах 20 байсан биш. Түрүүчиг хийг байсан те. За одоо ингээд дасгалаа хийж дууссан дараа хэдийхэр калорижийн хассан байна үзцгээе. Нани? Тэхүүсний тойрог маань одоо хэд юм болоо? За 72 маяг юм байна. Ээж зав нас маань 35. Эрэгтэй хүн бол нэгийг дараарай гинэ. Яа, оо яана. Цаан тайлах байсан юм шүү дээ. Эндээс гараараа барих хэрэгтэй юм байна. Хоёр гараараа за энийг өлөө үлээ. Хоёр гараараа барьт юм байна. Энийг гараараа уцаа бариад байгаа болохоор. Тэгээд уталтай байгаа болохоор дараа ирэхтэй үзье да. За. За одоо надад үлдсэн дүн маань 700 йен байгаа. 700 йенээр одоо хоолоо идэх бол булчингийн масаа алдаж цуцах ядрах болохоор гадаа гарч ямар хоол идэж болох нь харцгаая. За жимд хийсэн чинь бас сайхан саунд ороод би тавираад жоохон нойр урж байна. Гэхдээ зүгээр энэ юу танилцуулах гэж байна. Та нар одоо Монголд байдаг Монголд машин барьдаг машинтай хүмүүс маань үнэхээр азтай шүү. Яагаад тэгэхээр юм зогсоолын мөнгө Монголд төлдөггүй. Энд бол ингээд 12 минутын 220 йен гэж байгаа байхгүй юу? Энэ Монгол мөнгөөр бол 5000 төгрөг гэсэн. 23-аар ботход 12 минутанд ингээд 5000 төгрөг өгж байгаа юм чинь цагт тэр чин баг юу үстэ 30,000 орчим төгрөг. За ингээд 8 цаг ажилтдаг хүн байх юм бол 3,824 гээд юу 240,000 гээд. Гэхдээ яг төвийн зогсоол энэ бол тийм олон цагаар нэг хүмүүс зогсоод тах нь баг байдаг. Тэгэхээр Монголд машин барьж байгаа зогсоол үнэгүй байдаг хүмүүс бол үнэхээр азтай шүү. Та бүхний дараагийн орж болох одоогийн миний орох
Хоолны газар бол Мацуя гэдэг. Монголд бас нэг билүү хоёр салбар байх шиг байсан шүү. Энд орж өдрөө хоол захиалцгаая. Би болохоор энийг автаа. Өнөөдрийн мөнгөнд маань насыг харах нь байна. За би сурталчилгаа явуулаа шүү. Би ер нь компани элдвийн сурталчилгүй. Гэтэ энэ удаад зүгээр хэлээд өгч. Та бүхэн бас одоо надад нэр 700 йен нээсэн. 700 йенээс 460 йен үрж байгаа болохоор 240 йен үлдсэн байгаа юм байна. $10-ийнхаа аялал маань 240 йен үлдсэн. Цаг одоо 6:40 болж байна. За тэгээд Япон руу та бүхэн аач ингэж унтхан аялахыг хүсэж ивэл тэгээ Японы гол мөнгө үрдэг зүйл маань бол унаа тээвэр байдаг. Тэгэхээр унаа тээврээс бусад би бол одоо ингэж ерөнхийдөө дуурин дээрээ л эргэж байгаа. Тэрийнхээ ойролцоо гэж явж байгаа хүн. Тийм учраас та бүхэн бас Японд ирээд унтхан аялахыг хүсэж ивэл та компани рекламт чи доор байгаа миний Facebook линкээр ороод чат бичээд Японы визний зөвлөгөө боломжтой шүү. За, хоол ирсэн байна. Энэ маань бол ийм. За, эндээ ингээд өхрийн махтай. Өхрийн мах сонгонтой. Тэгээд доороо ингээд будаатай. Энэ маань ингээд шүл байгаа. Өндөг галан байцаатай. За. Энийг бас би амтын мэддэг болох шүү гамнаага өгөө. Энийг 8.5 оноо өгнө. За Япон орн маань бол караокены их орн. Караоке гэдэг үг маань өөрөө Японоос үүсэлтэй караоке гэдэг. Тэн дээр ингээд dice гэдэг юуны дээр караоке гэж бичсэн байгаа. За энэ дээр ингээд караоке кан гэдэг. Караокенууд бол маш их. За үлдсэн 240 йенээрээ караокед орж дуулаад энэхүү өдрөө өндөрлөх тишгээ хандвал ямар байна? Тэр асууцгаая. За энэ хязгааргүй оройн 18 цагаас өглөөний 5 цаг хүртэл хэрвээ та нар ирээд нөгөө шууд зарим хүмүүс нарийнтаа дээр шууд ирчдэг. Тэгээд яг ачаатай хүнийх оруулдаггүй юм шиг ачаа багтаа явж явах юм бол нэг гадаа хонхын оронд одоо гадаа хүүтэн байдаг болохоор караокед бас нэг хоног аргалах боломж бас байдаг шүү. Айн биш байна. Энд дээр инглээ 283 йен болчихж байгаа юм байна. Тэгээд энэ нь болохоор 240 йен байсан шүү дээ. Ихтэй би сая дөнгөж сая харлаа. Өнөөдрийн долларын ханш маань за тийш дуу яваа тийм. Долларын ханш маань ийм байгаа юм байна. Тэгэхээр би 40 дээрээ ахаад 30-ыг нэмэхээр яг л $10-той тааруулж байгаа юм байна өнөөдрийн ханшаар бодоход. Тэгээд Японы караоке ямар байдаг, дотроо юу байдаг гэдгийг харцгаая. Би 30 минут сонгосон болохоор нэлээ бага хугацаатай 303 гэдэг ийм гоё жижиг. За хэдүүлээ нэг найзуудаараа орё гэх юм бол ийм арай том нь байгаа. Тэгээд минийх болохоор ингэ жижиг. Ийм караоке ер нь айгүй ховор байдаг. Би өөр Монгол юм өөр улсад явж байхдаа сайгаад олдоггүй. Заавал тийм нөгөө ууж идүүлэх гэдэг. За тэгээд нэг давуу тал нь энэ дээр одоо drink эндээс ингээ Coca-Cola, Calpis. За нэг Calpis авчих. Calpis-ийг ингээ хязгааргүй ууж болно. Эндээ ингээд кофе, цай, американогоо найруулчихна. Тэгээд хамгийн гоё нь ингээд зайрамгаа идчихнэ. За би уцаа барьж байгаа болохоор имийг л авчих болох хаа. Мохоо идчих үгүй юу? За ингээд албахтай, зайрмагтай.
Альпистай. Өрөөнд орох нэ. Ийм караоке ингээд 280 хэл гэхээр нэлээд дожгүй байгаа биз. Одоо эндээс дуугаа сонгоод англи дуу дуулж олно, япон дуу дуулж олно. Өөр зарим караокенуудад шууд Монгол USB-гээ холбоод утаснасаа аян тавиад караоке гэдэг app байдаг баха. Тийм юугаар манай монголчууд бас дуулдаг. Эсвэл ингээд манай Монгол үйл ажиллагаа явуулдаг. Япон компани хэлсэн караокений үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид маань бас байдаг. Бид нар дээр очиж сайхан Монгол дуугаа дуулсан ч болтгоо шүү. За нэг копирайтгүй дуу дуулна да. Сайн хөө бичлэг үзэж байгаа та бүхэндээ зориулаад Frank Sinatra-гийн My Way. And so I face the final curtain, my friend. I'll sit clear, I'll state my case, of which I'm certain. За ингэ болсон шүү. Лайк, шеэр, subscribe хийгээрэй. За ингээд $10-тай хөөрхөн юм хийгээд үзчихэж байгаа үстэй. Мөнгө маань ингээд дууслаа. Аялал маань ингээд өнөөдрийн улааг маань ч гэсэн ингээд дуусгая. Цаг 7:33 болж байна. За одоо жоохон ажиллаа хийж байгаад нэг цаг маг орчим ажиллаа хийж байгаад тэгээд оройн нэг гүлт хий да. Оройн нэг гүлтээ бол нэг влогт оруулаад яах юм? Мөнгө маань дууссан болохоор. Тэгэд Токио хотоос мэдчихлээ гэсэн баярлалаа.